За өнөөдөр болохоор богино үлгэрүүд гэдэг пэйж хуудаснаас хулганы барилдаан гэдэг Япон үлгэр уншиж өгөх гэж байна. Тэгэхэд насны заалт нь 0 наснаас дээш гэсэн байх шүү. Эртээ урдын цагт нэгэн тосгонд ядуу боловч сайхан сэтгэлтэй өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Нэг өдөр өвгөн урдын ладал уул руу явж байтал алив унаагүй гэх дуу сонсогдож гин. Үгүй энэ ч одоо юуны дуу байдаг вүлээ дээ гэж бодоод өвгөн дуу гарсан газар руу түр азнас хийн хартал хоёр хулган суумо барилдаж байна гинэ. Өө эн чин манай гэрийн туранхай хулган Баян айлын тарган хулган хоёр уу та гэж таньжигнэ. Өвгөний гэрт байдаг туранхай хулган хүчтийнхээ тааруу учраас хэдэн чудаа барилдсан тарган хулгандаа үргэлж ялагдаад унаад байлаа гин. Өвгөн гэртээ хараад суумооч хулгануудын талаарх болсон явдлыг эмгэндээ ярьж өгөв. Хөөхий минь гэрийнхээ туранхай охтныг яаж игээд ялуулчих юмсан да гэд эмгэн нэгэн арга сэдэж. Тэгвэл гэрийнхээ туранхай охт нь цагаан будааны бэлуу идүүлж үзвэл ямар вэ? Хүчтийнхээтэй болондоо гэхэд өвгөн нүүнийг дэмжиж тийм бол хийж өгөө байц хоёулаа гэж гинэ. Өвгөн эмгэн хоёр тэр дорн цагаан будааны бэлуу хийж туранхай хулганы амьдардаг нөхрөө өнхрүүлж орхиж гин. Дараагийн өдөр тарган туранхай хулганууд дахин суумо барилдаж эхэллээ гин. Гэхдээ энэ удаа өвгөний гэрийн туранхай хулган хэдэн чудаа барилдсан дандаа яалж байна гин. Ихэд гайхсан тарган хулган туранхай хулганаас "Туранхай хулганаа чи яагаад гэнэ тийм хүч чадалтай болчих вэ?" гэж асуухад туранхай хулган үннийг хэлэхэд өчигдөр өвгөн эмгэн хоёр надад цагаан будааны бялуу өгсөн юм аа. Тэрийг идээд л ийм их чадалтай болчихлоо гэж хэлчихнэ. Яасан сайхан хэрэгвэ? Манай гэрийн эцэд баян боловч харамч учраас надад хизээж цагаан будааны бялуу хийж өгдөггүй гэж тарган хулган гунхаж хэлв гин. Тэгвэл чи манад хүрээд ирээ. Өвгөн ах өнөө оройч бас цагаан будааны бялуу авчирж өгөх байлгүй. Хоёулаа тал талаар нь хуваагаад идцгээе гэж туранхай хулган хэлчихгэн. Үнэн гэж үү? Маш их баяртай байна гэж хэлээд тарган хулган баярлалаа. Үүнийг сонссон өвгөн цагаан будааны бялуунаас хоёрыг авчирч хулганы нөхрөө хийгээд эмгэн хулган тус бүрд бяцхан маваши суумо бүхэн өмсгөл ойж өгөө гинэ. Гэртээ хараад хоёр хулган цагаан будааны бялуу болон мавашиг олж хараад үнэхээр их баярлаж гин. Аз жаргалаар бэлгсэн тарган хулган өвгөн эмгэн хоёрт алтан эмбүү бэлэг болгон өгч хоёр хөгшинж элбэг дэлбэг баян сайхан амьдрах болсон гинэ. Ядуу байлаач сайхан сэтгэлээ гээгүй бусдад тусалж явбал хизээ нэгэн цагт аз жаргал заавал хурц ирдэг юм шүү хүүхдүүд ээ.